За бүгдийн амгалан айлтгая. Орчин тоожид чин сэмжижийн нам шиг. За өнөөдөр зүгсэм хэсэгт за хажиг тэгчил сэмжиж шир жайла жодоо нямдан жаван ой сусямбаны зүгсэмжийн цандаа гэж. За тэгчил сэмжиж шир жайла гэдэг. Тэгчил сэмжид бодийн сэтгэл, бүлгэний одоо бод сэтгэл аа бод сэтгэл мөн байх. Түүн дээрээс бол жодоо нямдан жаван ой сусям масан гэж. Тэгээ жодоо нямдан жаван ой сусямба гэдэг нь бол аа барчин дүг Орчин дүгийн одоо анхааран авлага одоо тийм ээ тэр үйл ажиллагаагаар бол бодитоогоор эзлэгдсэн ийм сэтгэлийг бол юу гэж хэлнэ гэж зүгсэм орохгүй бод сэтгэл гэнэ гэж. За дэ шир жайла ойсон масан баны монсомжийн цаны зэрва мэтэддэ гэж. Бод сэтгэл байгаад түүний дээрээс бол орчин дүгийн одоо үйл ажиллагаагаар бодитоогоор эзлэгдээгүй ийм сэтгэлийг бол монсон гэж. За ингэж тавих юм бол энэ таарахгүй байна гэж тийм ээ. Энэ бол байна буруу гэж. Тэгэхдээ жансамжийн цоглом томаа тагвын жансамжийн цоглом томаа тагва гэж. За жансамжийн цоглом буюу тэгчин цоглом тийм ээ. Таван зам мөрийн бодгийн ихний цоглом буйны мөр гэдгийг бол дөнгөж олсон тэр үеийн томаа тагва гэдэг нь бол яг одоо олж байгаа. Яг одоо олсон тэр нэн даруйгийн тэр үе. Яг л олж байгаа. Тэр үеийн томаатогийн жансамжийн жүжийн сэмжидтэй жодоо нэмлэн жавын ой сүсэн байгаа шиг зүгсэн маян бич. Дөнгөж одоо бод сэтгэл төрөхтөөгөө зэрэг бол тэгчин цоглон баа болж байгаа тийм. Тэгчин цогломоор орж байгаа. Тэгчин цоглом товлж байгаа. Ийм үе. Тэр үеийн бодисатвагийн одоо тэр сэтгэлд байгаа бод сэтгэл бол жодоо нэмлэн жаван ой сүсэн ба юм гэж. Ой сүсэн ба юм. Орчин дүг гарунгийн нямлангийн жава анхааран авлагын үйл ажиллагаагаар бол бодитоогоор эзлэгдсэн юм нэг. Хоёр тэгвэл тэр зүгсэн биш шүү дээ. Дамбуу дээр тал тэр энэ жодоо нямлангийн жаван ойсуу симба байх юм бол зүгсэн гинэ гэж тавьсан шүү дээ. Тэгэхээр хэдийгээр одоо парчин дүгийн жодоо нямлангийн жаван ойсуу симба мөртлөө ойсуу симба байсан ч зүгсэн маянбийн одоо ийм сэтгэл бас байна гэсэн санаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр хажиг таны тавьж байгаа цанидээ инэ цонжоодоо юм би чаваа байхгүй байна гэсэн. Цанидээ инэ цонжоодоо юм би чаваа байхгүй. Жодоо нэмлэн тий тэгчин цоглом жанчивжийн жансамжийн цоглом томма тагвын тийм ээ бодисатын сэтгэл дөнгөж төрсөн цоглом одоо дөнгөж одоо олсон тэр үеийн бодисатвагийн сэтгэл дууга тэгчин сэмжид буюу бодийн сэтгэл болоод барчин дүгийн жодоо нэмлэнжийн жава буюу одоо тэр барчин дүгийн үйлээр бол бодиттой эзлэгдсэн байгаа боловч одоо биш юм гэж. Дамбуу дэртал гэдэг нь жодоо нэмлэнжийн жаван ойсуу симба мөн гэдэг нь бол юугаар харагддаг. Тэгээ чиндүгийн нэмлэнжийн жаван ойсуу симби чирдэ гэдэг нь чиндүг гэдэг нь бол харчин дүгийг тийм. Харчин дүгийн нэмлэнжийн жаваагаар бодиттой эзлэгдсэн юм гэж. Яаж юу гэхээр тэгээ цогломжис дөвийн годов юм би чирэг гэж. Цогломжис дөвийн годов тийм. Цогломоор одоо хураагдсан ийм годов бол муу юм гэж. Годов гэдэг нь бодисатын зам мөрийг хэлж байгаа. Годов. Одоо годов жүдв цогдов гэдэг энжин дува гэдэг ийм дуваши гэдэг ийм ба тэрийг бол дараа нь бид нар үзэх учраас тэр үе тодорхой болно. За энэ дээр гол нь юу гарч байгаа гэхээр цогломд одоо хамаарагдах. Тэгээ цогломын хэсэгт хамаарагдах бодисатын зам мөр муу юм гэж бодов юм. За нева дертал гэдэг нь зүгсэн маян гэдэг нь шүү дээ тийм. Зүгсэн маян бэчэр гэдэг нь даг нева тийм ээ. Даг нева дертал монсом имбичэрдээ зүгсэн маян бартал монсом имбичэрдээ зүгсэмжин ондуу монсом догоо вечэр. Энэ бол бас нэг чухал зүйл юм тийм ээ. Зүгсэмжин ондуу монсом догоо вечэр. Тэгэхээр яг үгээр бод сэтгэл гэдэг бол төрөхөд
А бод сэтгэл дотор бол хоёр янз байгаа. Монсом, жүгсэм гэж. Тэгэхээр жүгсмийн урд талд бол урдаар монсом заавал эхлээд сэтгэл төрөх ёстой байдаг маа гэдэг бол энд тодорхой. Шууд жүгсэн болвол төрөхгүй нэ тэ. Тэгэд бол монсом заавал жүгсмийнхэн урд талд байдаг. Онду монсом доогой вечерэр шаяа танид мэтэ вартаа л. Цанид нь бол нөгөө саяны тавьсан хажгийн тавьсан цанид шүү дээ тийм ээ. Тэгчин сэмжи шир жаала жодоо нэмлэмжийн жава ойсу сим масан бингоно жүгсэм монсом гэж. Тэгээ цанид мэртэ вартал ширчинжийн нэмлэмжийн жаваагаар ойсу сим би монсом яв. Ширчинжийн нэмлэмжийн жава тий. Ширчин шэрүүжийн паралдуу чимбийн нямлангаар. Шэрүүжийн парчингийн нямлангаар бодтойгоор ийм монсом бол бас байна гэж. Эртэл донид догын шэрүүжээс ойс үсэмийн монсом яв гэж. Эртэл тэгэхээр хажийг нь тавьж байгаа цанид бол парчин дүгийн жодоо нэмлэмжийн жаван ойс үсэн ба яна жүгсэм юм бэ чав гэсэн тий. Тэгэхээр бол тэр чаваа байхгүй байна. Шэрүүжийн парчингаар эзлэгдсэн мөртөө жүгсэн биш монсом бас байж болж гинөө гэдэг. Донид дугуйн шэрвар бодтой эзлэгдсэн монсом яв гэж. Тэртэл донид дугуйн жансамжийн цоглом томатогийн сэмбийн жүжийн сэмжидтэй дээ юм бэ. Донид дугуйн жансамжийн цоглом томатогийн сэмбийн жүжийн сэмжид. Донид дугуйн жансам цоглом томатогоос янчуусан ба гэдэг чинь ондогжингийн хувьд бол нөгөө юу штэ тийм ээ. Дүлжаа ванун вамбуу номбун дүлжаа бол тэгчин ламд орхосоо урдаар хоосон чанарыг таньж мэдчихэд тэгээд дараа нь бол одоо юу лээ нөгөө шэрүүжин паралдуу чимби юм чирчинжийн доо юм жай брэндүсэм гэдэг юм уу чинсүм жишээ ламшийн намчин сүмд бол ноба юмэ лэгвэр дагнаа тий ноба юмэ лэгвэр зөв юм уу буруу юм уу энэ хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу гэдгийг бол тайтар шинжилсний дараагаар бол хондогжинд бол суултнаа. Тэгээд тэгчин замд орноо гэсэн шүү дээ тийм ээ. Тэхийн тулд бол жигд баралжийн даглаад байна тий жигд баралжийн даглаад байна. Донд бол шинжилгээ хийгээд тэгээд бол дараа бод сэтгэл төрүүлээд ингээд чинь зам мөрт ордгоо тийм ээ. Тэгэхээр энэ донид дугуйн жансамж донид доголцоод тэгээд жансам цогломоор орж байгаа бол тэр юу байх байж тийм ээ. Дүлжаа ванун чөжижэсү бранва. Адвижэсү биш чөжижэсү бран. Эсвэл нөгөө нэг тохиолдолд нь дүлжаа вандул байж болох нь бол бодийн сэтгэл эхлээд төрүүлээд тэгээд их хөлгөний ном үзээд хоосон чанарыг таньчаад тэгээд бод сэтгэлдэнд оройтоод доошоо одоо нянтоо аранжил зам мөрлөө унаад эндээсээ дээш явсаар байгаад нянтоо даажинбаа юм уу аранжил даажинбаа болчоод дахин шинээр бол одоо бодийн замаар орж байгаа. Энэ үед бол донид дугуйн жансам донид доголцсон тэгээд жанчуусан ба болж байгаа тийм ээ. Ийм хоёр юу бол байгаа шүү дээ тийм ээ. Одоо чойжин бол байж болж байгаа шүү. Тэгэхээр донид дугуйн жансамжийн цоглом томатогийн сэмбийн жүжийн сэмжидээ дээ юм гэж. Энэ үеийн жанчуу сэмбийн сэтгэлд байгаа тэр бод сэтгэл болвол хоосон чанарыг таньж мэдсэн бэлгүүнээр бол бодтойгоор эзлэгдсэн ийм бод сэтгэл юм аа. Тэр сэтгэл нь бол онсон юм аа, жүгсэн биш байна гэдэг шүү дээ, тийм ээ. Хэмжээдээ дээ юм биш. Мадуна дээж хожин дэртэл ран жүдинжин сэмбийн жүжин донид дугуйн шэрвжээс ойсу сэмбийн сэмжид юм бичэр. Дэртэл дийн жудлаа донид дугуйн шэрвдан сэмжид няга онжурдуу дүүнэмдүү явичар. Онжурдуу дүүнэмдүү яв. Онжурдуу гэдэг нь хоёулаа бол одоо донид дугуйн шэрвч одоо байгаа тийм ээ тэр одоо хоосон чанарыг таньж мэдсэн бэлгүүн яг л одоо төрчихсөн байгаа сэтгэлд нь мөн бодийн сэтгэл төрчихсөн баг. Тэгээ энэ бол одоо нэгэн зэрэг хамт тэгээд ингээд зэрэг байгаа ийм сэтгэл гэж. Дела хонарэ гэж. Дела хонарэ цаатова янчдуу донид дугуйн шэрвжээс ойсуусэмбийн сэмжид яна жүгсэм юм яваа бартал тогломжийн гавсуу энэ ойлгож байгаа тийм ээ. Цаатова янчдуу гэдэг нь цаадамбор авдуугаваас эхлээд дээшээ цаадамбууны ява сумба гэдэг тийм ээ.
Тэрнээс дээш бол донёд овгын ширвэр бодитоогоор эзлэгдсэн Симжидина зүгсэн байх албагүй юм а. Цогломжийн гавсуу донёд овгын ширвэр ойсу Симбийн Симжидина зүгсэн юм ягаа бичэр. Таксал няга хайсэрна мачвдэ тэгчин сожен гавсуу донёд овгын ширвжээс ойсу Симбийн монсом ёна. За энэ юу гэсэн үг вэ? Тэгчин сожен гавсуу гэдэг юм. Их хөлгөний зам мөрд орцсон одоо иглийн үе гэж тийм. Иглийн үе. Иглийн үе гэдэг нь юу хэлж байгаа гэхээр тэгчин тоглом жорлом хоёрыг бол сожен лам. Сожен лам. А гэхдээ одоо энэ тохиолдол бол мачвдэ гээд тэгчин сожен гавсуу донёд овгын ширвжээс ойсуусын би монсон ёна. Тэгчин пагвын гавсуу донёд овгын ширвжээс ойсуусын би монсон ёви мачав бичэр гэж байна. Энэ бол одоо юу шүү дээ. Тэгчин сожен гавсуу гэдэг нь энэ тэгчин цоглом чүмүн үеийг хэлж байгаа шүү дээ. Тэгчин цоглом чүмүн үе. Тэгчин цоглом дотроо 3 үе шаттай. Тийм ээ? Баг, дунд, их тэгчин цоглом дотор. Тэгэхээр одоо энэ ярьж байгаа үе бол тэгчин сожен гавсуу гэдэг нь тэгчин цоглом чүмүн гавсуу гэсэн. Тэгчин цоглом чүмүн гавсуу гэдэг тэгээд хойш нь уншия тийм ээ. Тэгчин цоглом чүмүн гавсуу донёд овгын ширвжээс ойсуусын би монсом ёна. Тэгчин пагвын гавсуу донёд овгын ширвжээс ойсуусын би монсом ёви мача байж. Тэртэл жазугжин гажигма түнтажигла чөнитла бүгдэн няга нүвийн жансам жорломба ёна. Няга зүгдэн няга нүвийн жансам жорломба ёна дэдэрд нүвийн саа дамбуу нямшигла навийн симба ёви мача бичэр. За энэ нарийн зүйл ярьж байгаа маа. Энд юу хэлж байгаа гэхээр жазугжин гажигма түнтажиг гэдэг нь бол ямар нэгэн үйлдвэрийг бол бүрэн гүйцэд болгох хамгийн богино агшин. Тэрийг бол зүгээр хөвчлэн бол одоо нэг одоо инчдэх тийм ээ нөгөө хурууга инчдэх сигл догва гэдэг тийм хурууга инчдэх бол ингээд нэг дуу гаргаж байгаа тас гэж дуургаж байгаа бол одоо нэг үйлдвэрийг бол бүрэн гүйцэд хийж байгаа нэг хамгийн богино агшин. Тэгэхээр жазугжийн гажигма түнтажиглаа гэдэг нэг инчдэх хэмжээ ерөнхийдөө ойлгож. Ийм богино хугацаанд гэсэн. Ийм маш богино хугацаанд чойнотлаа гэдэг нь хоосон чанарыг жүгдан гэж. Хоосон чанарт бол тэгш агуулan бясалгаад эргээд тэрнээсээ босч байгаа. Бясалгалаа ингээд тайлж байгаа. Маш хурдан нямбар шаглаад ингээд эргээд тэр бясалгалаасаа босч байгаа ийм чадварыг хэлж байгаа шүү. Тэгэхээр жазугжин гажигмаа түнтажиглаа чойнотлаа жүгва гэдэг нь хоосон чанарт орох гэж. Орох гэдэг нь бол хоосон чанарыг бясалгаад тэгээд жүгва данва гэж хоёр юм. Жүгва гэдэг нь бол орох. Гэдэг нь бол хоосон чанарыг бясалгах. Данва гэдэг нь эргээд босох. Гэдэг нь бол бясалгалаа тайлахыг. За ийм хоёр зүйлийг хоёулангийн чадах. Тэгэхээр тэр нь бол маш богино хугацаанд авах нь шүү. Нэг инчдэх агшинд бол бясалгаад эргээд тайлж. Ингэж чадах жансам жорломба байх юм бол яна эдэр нүүвийн гэж. Яг ингэж чадах цаа дамбуу нямшигла навийн симба ёви мачвич гэж. Цаа дамбуу тийм ээ жорломоос дээшээ гарцсан цаа дамбуу товлсон тонлом товлсон нямшигла навийн симба байх бол албагүй юм аа гэдгийг бол дамирм чичүндан цэрпрэн дарна гэж байгаа үз. Цэрпрэн дарна гэсэн байх шүү. Цэрпрэн дарна монсом тэгчинжийн цоглом хоноодан зүгсэм цогломна санжээжийн саяын бардуу ядууршаад. За тийм ээ. Тэр яг нэг житэн дээр үндэцсэн шүү дээ тийм ээ. За 90 дуудан байна гэсэн шүү дээ. За тэгээд бол монсом зөвхөн тэгчин цоглом хоноод байна. Тэгчин цоглом хоноод байна. Зүгсэн бол цогломоос эхлээ санжээжийн саа хүртэл бохны газар хүртэл байна гэж. Намшидла ар шадва дээр иншин дэнэла ламрим согна шадва жэ явсрааныга бүгжи шадвар гоо гэж. Бүгжи шадвар. Энэ бол бүр тааллынх нь бүр мухар. Тааллын бүр мухар. Одоо бүр зүрхнийх нь одоо олголт. Таалл нь бол энэ юм а гэж. Тэр энэ юу хэлж байгаа гэхээр балдан ума танжирви ёсонд юм шүү. Ума танжирви ёсонд бол юу гэж үздэг вэхээр монсон бол цоглом хоноод байдаг. Зүгсэн бол цогломоос эхлээд санжаажийн саа байдгаа гэдэг энэ одоо үзэл онол бол танжирви ёсонд юм а. Одоо бол умаар анжид ёсорж байгаа юм биш. Гэхдээ ламрим болоод ламрим чичүн те их баг ламрим тэгээд намшид нямбуужин тэгшид сэрпрэн
Энтерт бол айлтсан. Энэ Монсон болоод тэгчин цоглом онооч өгсөн тогломоос ихтэй Санжээжийн саад байдаг гэдэг болвол богдлом, эцэггүй энэ бүгдийн болвол тийм ээ. Тааллынх нь одоо мухрын одоо болгоолт нь бол энэ юм шүү гэж ухаарах хэрэгтэй шүү гэж ойлгоорой. Тэгэхээр энүүгээрээ юу хэлэх гэж байгаа юм гэхээр энэ бол одоо бүр Балдан умаа Танжирын ёс үү гэж. За цанид жована чогны түмэн дүү гэж. За цанид тавих одоо энэ Монсон жүгсмийн цанид тавих тал дээр болвол тийм ээ нөгөө жодоо нэмлэнжийн жаваа онгой сүсийн мас ингээд хажиг одоо сая тавиад баахан юм ярьлаа штэ. Мэтчлэнгээр бол энэ цанид тавих тал дээр бол чогны түмэн дүү гэдэг. Чогны түмэн дүү гэдэг нь бол сая энэ Умаа Танжирын ёсонд бол ийм юм гэж ярьсан штэ. Тэгэхээр чогны гэдэг нь бол энэ хоёулынгийнх нь одоо нийтлэг байдлаар ингээд тавих юм болвол гэдэг нь бол Умаа Танжирва болоод Умаа Ранжидва хоёр гэх. Чогны гэдэг. Умаа Танжирвын ёсонд ч Умаа Ранжидвын ёсонд ч хоёулынгийнх нь одоо ёсонд бол жугдамжийн лавжаас дүүвийн Жансуг барчин дүбүү гаарунгийн нямланжийн жаваас ойсуу симбийн симжид өсөмжийн цанид. Танидан эн ойсуу масамбийн симжид онсомжийн цанид думраа гэж. За цандаа бол ингэж тийм ээ цандаа. Жугдамжийн лавжаас дүүва гэж. Жугдамжийн лавжаагаар хураагдсан өглөг тэргүүтээ 6 одоо брамидын аль нэгнийх нь үйл үйлдвэрээр бодтойгоор эзлэгдсэн ийм сэтгэлийг бол жүгсэм гинэ. 6 брамидын аль нэгнийх нь үйл ажиллагаагаар эзлэгдээгүй ийм сэтгэлийг бол онсом гинэ гэж ингэж. Энэ бол Танжирва Ранжидва хоёулынгийнх нь бол нийтлэг хүлээн зөвшөөрөх гэсэн. За жугдамжийн лавжаас дүүва гэж тийм ээ. Жугдам буюу жамдам бодисатын санварын сутгаал бол хамаарагдах. Тэгэхээр энэ дээр нэг дагсал байгаа. Жугдамжийн лавжаас дүүва гэж байгаа. Жугдам гэдэг маань өөрөө жугдам гэдэг чинь бодисатын санвар. Санвар гэдэг чинь сэтгэлд байдаг. Умаа Танжирва бол энийг сүгжин гэж тавьж байгаа. Умаа Ранжидва бол энийг сэтгэл гэж тавьж байгаа. Санварыг. Тэгэхээр одоо бол юу гэж бид нар бодох ёстой. Жугдам буюу бодисатын санварыг авчихсан. Тэр сахилыг сахиж байгаа. Бол ойлгох. Жугдам сүрэн сэмбин гэж төв дэлгээрээ бол тийм. Жугдам сүрэн сэмбин. Сүрэнван гэдэг нь бол сахих гэсэн. Симба гэдэг нь бол одоо сахичихсан. Аль хэдийн бол одоо тэр хамаарыг авчихсан байгаа. Тэр өнгөрсөн цаг дээр тийм. Жугдамжийн лавжаас дүүва гэдэг бол одоо бид юу гэж ойлгох ёстой гэхээр жугдам сүрэн сэмбийн тэгээд бол яах нь Жансуг барчин дүбүү гаарунгийн нямлангийн жаваагаар ойсуу сэмбийн сэмжид жугдамжийн лавжаас дүүва гэдэг чинь өөрөө тийм ерөнхий гэх юм уу их тодорхойгүй үг шүү дээ бас нэг талаасаа. Жугдамжийн лавжаас дүүва гэдэг чинь юу гэсэн үг? Тэрэнд хамаарагдах гэсэн санаа шүү дээ. Одоо зүгээр ердийн монголоор бол тийм. Жугдамжийн лавжаад хамаарагдах. Гэрээ жугдамжийн лавжаад хамаа. Зүгээр одоо бид нар ч гэсэн заримдаа өглөг өгдөг шүү дээ. Хүмүүст одоо юу гэдгийг мөнгө төрөгч өгдөг юм уу? Мэдгүй чадахгүйгод нь одоо ингээд туслах ч гэсэн бас нэг төрлийн өглөг шүү дээ, тийм ээ. Өгж байгаа. Биднэрт бол тэр жугдамжийн лавжаас дүүвийн жимба бол байх. Яг тэгэхээр тэр бодисатын санварын суртгаалд хамаарагдах тийм өглөг биднэрт. Одоо бол тэр бод сэтгэл төрчихсөн. Тэгээ бодийн санваар авчихсан. Тэгээд бодисатын санваар авчихсан тэр одоо бодисатын санварыг сахиж байгаа тийм одоо сэтгэл одоо төрчихсөн бодгаалын тухайд ярьж байгаа шүү дээ, тийм ээ. Бодисатвагийн тухай. Бодисатва гэдэг чинь бол тэр бод сэтгэл төрүүлсэн
байж иж бодис адуу тийм ээ. За тэгэхээр жугдүмжийн лавжаас дууга гэдэг нь жугдүм сүрэн сэмбийн. За жинсэг борчин дүгүү гаарунгийн нэмлэнгийн жаваагаар ойсуу сэмбийн тэр сэмжид бол бодис сэтгэл бол жугсэм юм аа. Тэгэн ойсуу мас сэмбийн сэмжид бол монсом юм аа. Цаний дүү мраавуу гэж. Монсомжийн цань мраавуу. Ховус лигүр санмын рэгвин. За ингээд энэ хүрээд бол парчин тааждын юу бол тэгчин сэмжид буюу бодис сэтгэлийн тухай шинжилэл бол одоо судалгаа шинжилгээ бол энэ хүрээд байна. За тэгээд энэ ховь лигүр санмын рэгвин да гэд эдгээр энэ бол одоо нөгөө самжирын шүн парчин тааждын самжир тийм ээ. Хоёр одоо сэдв юм уу хооронд холбож өгж байгаа бод самжирын одоо ийм шүлгэн бол эндээс ховуу энэ банчин сонон давгал амын өөрийнх нь ховус лигврс самбын ревинда хамби цена бүргүм догжин ян ба шиндүү хүнсэж чугаана анжин баанам жичэр алмуу ав жэжаваны баргавжийн цэг сууж чадваа гэж баргавжийн цэг сууж. За энэ уран яруу сайхан уулзгаагаарай. Тэгээд ховуу лигврс самбын ревинда хамбын цена бүргүм догжин ян гэж бүргүм догжин гэдэг нь бол жамбын ян мандшир бурхныг тийм ээ бүргүмийн өнгөт одоо мандшир бурхан бол тийм харгал өнгөтэй тэр байдлаар нь бол тэр байд. Жин дугба шиндүү жүнсэж чубаана анжин баанам цастын одоо тийм нугууд бол үүнд одоо тэгтэй ичэр алмутав жэжаваны баргавжийн цэг суу жадвавоо гэдэг. За ингээд болвол чин сэмжижийн чин тааждын бол энэ хүрээд дүүрч байгаа. За одоо дараагийн одоо тэгчин дамаг гэх бол чин жидөнгийнхэн дагуу хэлээд за барчин таажид барчин жидөнгийн чин сэмждэг бол бид нар чад дүүрсэн байгаа. За одоо тэгээд за хэрвээ одоо ингээд оноо гэж те сэмжижийн гавс уу гэж. За тэгчин сэмжид гэдэг бол ийм бах нэ гэдгийг бол энэ талаас нь бол үзлээ тийм ээ. За сэмжижийн гавс уу доодан данжуу нягар тэгчин сэмжижис мигва лана медвийн жанчуула мигүр суннаас гэж. За тийм ээ. Бодисодын сэтгэлийн зоригдол нь бол ханц шүгүй дээд бод хутаг болсон бурхны хутагт бол зоригддөг юм байна. Тэрэнд анхаарал хандуулдаг байна гэсэн үг тийм ээ. Мигва. Шандунду зогжонлаа мигшин гэж байна тийм ээ. Цанд одоо тэгчин сэмжтийн цанд одоо бид нар үзсэн шүү дээ. Шандунду зогжонлаа мигва. Мигва нь бол юу? Зог ви жанчуу. Дана мэдвэ жанчуу. Нүна жанчуудад товоолаа тавжи даваа юм шиг. Ой юм аа. Тэгэхээр тэр зориг болсон тэр юу илээ? Бурхны хутгийг олоход ямар арга байгаа юм бэ? Нэг юм асуудал. Тэгвэл одоо тэр арга нь ямар байх юм бэ гэхээр ийм зүйл ёдтэй. Тэла самба сама замжи мичиг барар гэж. Тэгэхээр тэр бурхны хутгийг олох сайхан санаа төдийгөр бол олж чадахгүй болдгоо маа. Дua нэмсүүлийн гошин гэж. Тэгэхээр хэлийг бол анхааран авах. Эндэрт хэрэгжүүлэх хэрэгтэй. Гошин. Тэла ян тэгчинжийн дамаг тойсомжис дундуур жадваа шиг гоё гэж. Тэгэхээр их хөлгөний одоо сургаал ном өвдсийг бол сонсох санахаар бол тех хэрэгтэй. Сонсож санаж зөв буруугаа бол таньж мэдээд өөрийн сэтгэлд одоо байгаа тэр буруу бодлоо бол таслах бол хэрэгтэй. За тэгвэл тэр тэгчинжийн дамаг буюу их хөлгөний тэр ном өвдөс гэдэг чинь ямар юм бэ гэхээр химээвээс доолай гэж судраас чинжийн дамаг гэж байгаа. Ер нь энэ дамаг гэдэг нь бол ерөөсөө жожижин даа шүү дээ. Жожижин даа. Ерөөсөө товчхондоо дамаг гэдэг өвдөс гэдэг
орчуулахлаар удас гэж чинь санскрит үг тийм ээ. Удас гэхээр бол яг юу хэлж байгаа юм гэхээр ерөөсөө л энэ зарилэг хаал. За яг хөө тэгээд одоо гэхдээ барчин ёс одоо тарины ёс бас нэг жоохон одоо яг энэ тохиолдол дээр бол бас жоохон ялгаа байгаад одоо тарины ёсонд увьцс гэдэг нэг ойлголт бол өөр. Одоо парчин ёсонд бол дамаг гэдэг бол жожижин даа гэж байгаа юм шүү. Жожижин даа. Тэ? Нэр томьёо өгүүлбэртгүүний тэ? Жожид гэдэг маань бол живүү жодвод жигэнлэ жунва тэ? Удгаалын бол хэл тагнаа ингээд одоо хоос гарч байгаа энэ дуу аваа нэр томьёо гэлж байгаа. Тэр нь бол ерөөсөө сургаал. За тэгэхээр сүн гэсэн үг шүү дээ. Сонсогдхон нинжа буюу сонсогдхон чихэнд сонсогдох болох үз. Ийм зүйлийг дамаг. Тэгэхээр тэгчинжийн дамаг нь ямар юм бэ гэхээр тэр тухай бол доолой сэмжижин гавсуу шэрвжийн паралдуу чимбала зомборж авууш думашиг сүм балаа гэж. За бодис сэтгэлийн үеийг номноход бол шэрвжийн паралдуу чимбала зомборж аваа буюу дэлгүүний чанад хязгаар түрэхэд бол одоо хичээл шамдлыг бол гаргаарай. Хичээл шамдаж үлдээрэй хэмээн олонтоо зарлилсан. Ягж газал бадан тэдэн дамба шари бүү бэр жумдаан дала дэгж солдоо. А юу гэсэн хэр жумдаанда жэдэр жанчуу симба чимбүү бэр тийм ээ. Одоо их бодсодва бэр шэрвжийн паралдуу чимбала жодурж. Яаж одоо шэрвжийн паралдуу чимбаг хийх юм бэ? Хэмээн ширчинла ловцул жэдэр ин шэ тэвэн лэнд үг. Ширчинла ловцул буюу шэрвжийн паралдуу чимбаг. Билгүүний чанад хязгаарт хэрхэн суралцах юм бэ гэдгийг тийм ямар мэт байх юм бэ гэж хэмээн асуусны хариултанд бол ягж сулбадан гэж. За ингэж хариулсан гэж. Юу гэж хариулсан гэхээр бурхан багш жумдаан дайжээс бурхан багш бээр ялж төгс нөхцсөн бээр тэдэн дамба шари булаад ягж газулдоо шари бүү дила жанчуусан ба симба чимбуус бүүвэр шэрвжийн паралдуу чимбала жодвин цэ жанчуусан ба нит ёшинду жанчуусан ба нит яндагур жесу мот итон тэ за гэж. Оо. За энд нэг зүйлийг анхаараад энэ судрын энэ хэсэг байна тийм ээ. Шэрибүү дела жанчуу симба чимбо шэрвжин паралду чимбала жодвин цэ жанчуу симбанид ёшинду гэж. Жанчуу симбанид ёшинду жанчуу симбанид яндагур гэсэн мэтэн гэж. Хэмээх тэргүүтэн дамаггийн доо бол нугуудыг бол зарлигсан. За хэмээх тэргүүтээ гэхээр ингээ үргэлжлээд багш бол ингээд айлдвараа айлцсан байна. Энэ нь бол дамаггийн одоо доо юм аа гэж. Доог бол зарлигсан. За энэ хэсэг дээр юу үзүүлж байгаа юм бэ гэхээр Динила домбын дамаг. Дембани. Тэр шэрвжийн парадуу гэдгийг чинь яаж хийдэг юм бэ? Тэрэнд чи яаж суралцах юм бэ гэхээр хүн багш юу үзүүлсэн бэ гэхээр утга нь бол хоёр үннийг үз. Хоёр үннийг динни гүнзүв демба дондом демба гэдэг. Энэ бол энэ Черри Будела жанчуу симба чумбо шэрвжи парадуу чимбала жидвиц жанчуу симбаны ёшинду жанчуу симбаны янд урчсэн мэтэн эдгээр бол Динила домбын дамаг гэдэг нэрлэл. Нэг Динила домбын дамаг. Хоёр үннийг одоо альдсан өгүүлсэн ийм одоо сургаал нь. Хоёр үнэн. Тэр нь бол гүнзүв демба дондом демба. Энийг ингээд мэдээд ав. Данчуу симбаны жесү мэтэн оши дамаггийн доо бол аль гэж. Дийн гомбо дэлбала данжэсүү ян дүгдэн дэм ба намд. Дийн гомбо дэлбала гэдэг нь бурхан багшийн одоо энэ сударт айлтсан Динила домбын дамаг буюу шэрвжин паралдуу чимбат ингэж суралцаарай гэж айлтсан энийг бол тайлбарлахдаа данжэсүү гэдэг нь данжоо ондогжинд айлтсан үг нь бол юу гэхээр дүвдан дэмба намданы мэгтэргүүд айлтсан. Дүвдэн дэмба намданы санжаал асуух гончгүйсэн машин юусуу мэн намны юусуу жангааданы оншоод ингээд гардаг штэ тийм ээ. Тэгээд дүвдэн дэмба намданы гэдэг нь бол юуг үзүүлж байгаа бохно. Хоёр үнэн тэргүүтэй хоёр үнэн тэргүүтэйг бол ингээд үзүүлж байгаа. Ингэж гардаг. Энэ нь бол
ондогжингийн энэ эрчинжийн дооны буюу Жервжийн Паралдуу Чимбад одоо ингэж суралцаарай гэсэн Димбаны үзүүлсэн энэ айл дүүрэг бол тайлбарласан нь бол ондогжингийн үг бол дүвдэн Димба намдаг. Одоо ингээд хоёр үннийг бол Живцэн Жамбаа гомбо айдрын гэгээн бол бид тайлбарлаж өгсөн үг нь ердөө энэ шүү. Дүвдэн Димба намданыг гээ бол ингээд тайлбарласан. Ондогжин тайлбарсан нь шүү дээ. Ийм гомбо гэж уусаад түүний одоо тэр хыг бол тайлбарлахдаа данжой ондогжинд бол дүвдэн Димба намдаг хэмээг тэр үг. За шүнгийн дэнцүүлийн яа дээ. За энийг бол юу үзүүлж байгаа юм бэ? Яаж үзүүлж байгаа юм бэ гэдэг нь. Ядтай тэгчинжийн дамагла Дүвидэнла Домбадан гэж. Тэгчинжийн дамаглаа гэж. За одоо тэгэхээр Банжин сонон дагуулсан маань одоо бид нарт Бурхан багш айлцныг ойлгосонгүй. Банжин ондогжинд айлцныг бол. Тэгээд цааш нь олон дэлгэв донсол тэргүүдэд айлцсан. Одоо Банжин сонон дагуулсан маань бид нарт тайлбарлаж байна шүү дээ. За тэр нь бол тэгчинжийн дамаглаа гэж. Их хөлгөний хувьд буюу дамаг бол одоо жожижийн даа гэсэн шүү дээ. Жожижийн даа сургаал. Тэр Дүвидэнла Домбадан. Демба Дувала Домба хоёр байгаамаа. Дүвидэнла Домба. Бүтээх тэр бодгаалт нь айлдж байгаа тэр сургаал. Домба. Демба Дувала тэр бүтээх ёстой тэр тэлийн одоо үзүүлэх юм. За ингийн нэ. Дүвидэнла Домбадан Демба Дувала Домба гэж ийм хэрэг байна. За Дамбууны бол Дүвидэн бол санжаалоос гончигсүм. Санжаа. Тэгээ бурхан тэргүүтээ гончигсүм. Гонжогсүм гэсэн байна те. Санжаалоос гонжигсүм. Гончигсүм. За чухагдээд гоо. Хэмээхээр бол Чимала Дүвийн чашила. Чима гэдэг нь бол Дүвидэнла Домбын сургаал нь бол санжаалоос гончигсүм. Демба Дувала Домбын дамаг нь бол энэ дотроо бол бас яах нь чашила Дамбадан чачула Дамба. Чачу гэж. Үндсэн гол зүйл нь тэгээд түүний тэр онцлогуд юм уу та. Чаши гэдэг нь бол тэр одоо хэлгээд байгаа гол зүйл. Тэн дотор ч ийм онцлогуд бас байгаа шүү дээ. Тэрийг чачу гэж. За ийм чашила Дамбадан чачула Дамба гэж хоёр гэсэн. Дамбуула Дүви Намба за чашила Дамбад бол юу гэж байна вэ? Дүви Намбала Дамбадан Мигвала Дамба гэж хоёр байна. Энэ Дүвидэнла Дува гэж үг байгаа шүү дээ. Энэ Дува гэдэг чинь юу гэсэн утга вэ? Энэ Дува гэдэг чинь бүтээх гэдэг байгаа чинь ерөөсөө нөгөө лам гэдгийг чинь хэлж байгаа шүү дээ. Дамирм гэдгийг лам мөр лам гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь ерөөсөө энэ Дува гэдэг чинь ламжи Дэнла Домба Демба ламла Домба гэсэн. Ерөөсөө лам энэ Дуба гэдэг байгаа чинь ерөөсөө лам гэсэн санаа. Мэдв? Лам. За тэгээд тэн дотроо бол Дамбо Дүви Намбала Дамба гэж. Дүви Намба гэж юу юм бэ гэхээр ерөөсөө энэ бүтээлийн байдал гэж орчуулна тийм ээ орчуулна. Тэгээ энэ ингэж орчууллаа гэж ямар ч хэрэг байхгүй. Дүви Намба гэдэг чинь юу хэлж байгаа юм бэ гэхээр энэ дүвийн мөн чанарыг хэл. Дүвийн овоо гэсэн. Дүвийн овуула Дамба гэж. Дүвийн овоо буюу ламжийн овоо гэсэн үг байна шүү дээ. Ламжийн овоо. Тэр одоо бүр бидэнд бол тодорхой болж байна тийм ээ. Ламжийн овуула Дамба. Мигвала Дамба гэж хоёр. Тэгэхээр ламжийн овоо нь бол ямар юм бэ гэдгийг айлцсан судалгаа. Тэгээд ламжийн овоо. Тэгээд тэр мигва буюу тэр лам буюу тэр дүвийн мигва буюу зоригдол нь юу юм бэ гэдгийг. Энэ зоригдол нь бол Дембаши шүү дээ. Дембаши. Дүвийн мигва Дембаши гэлж байгаа. Дембаши. Нийлээ гэж. За тэгэхээр Дүвийн Намбала Дамба гэдгийг бол бид нар юу гэж ойлгох хэрэгтэй болох вэ? Тэгэхээр Дүвийн овуула Дамба гэсэн. Дүвийн овоо. Дува гэдэг нь бол лам гэсэн үг. Лам.
ламын хэлж. Ламжин уулаа дамбаа гэсэн сан. Түүний мегван бол Дембашила. Мегван бол Дембашила. Тэгээ хойно гарна. Тэр Мегвала дамбаа гэсэн ийм хоёр хэсэг. За дамбууны бол Дүвдан хэмээхэд. Дүвдан гэдэг. Дүвдан Демба намданы гэд ондогжин дуугагийн Дүвдан гэдэг нь бол энэ Дүвийн уулаа дамбаа юм. Тэгээ Дүвийн овуу. Дүвийн уулаа дамбын тэр хамаг нь бол Дүвдан. Мэхэр үзүүлсэн. Шээ сог биш гоос шээбистэн гэж боз. Неваны буюу Мегвагийн үзүүлсэн нь бол Демба намдан хэмээгээр үзсэн. Тэгэхээр ондогжинд гарч байгаа Дембашиг үзүүлсэн тайлбарлсан үг нь ондогжингийн тэр үг нь бол Демба намдан гэсэн үг. Демба намдан. Демба намдан гэдэг нь бол Дембаши. Дүвийн Мегва үзүүлсэн буюу Мегван Дембаши шүү. Тэгэхээр Демба намдан гэдэг Демба нугууд гэдэг олон тоон дээр байгаа нь бол Дембаши тийм ээ. Бүгдэн гүнжин гогдон ламдин тэрийг үзүүлсэн. Энэ эмээхээр үзүүлсэн. За хоёрт Нева Дүвийн Чачела дамбаалаа гэж. Түрүү нь бол Чашила дамбаа гэдэг энд бас тийм ээ. Энэ Чашила дамбаа. Одоо Чачела дамбаа. Чашила дамбаад бол Дүвийн овуу буюу Дүвийн Намбала дамбаа, Мегвала дамбаа гэдэг юм хоёр хэсгээр үзүүлсэн. Тэрийг үзүүлсэн ондогжингийн үг нь нэг нь бол Дүвдан, нөгөөх нь бол Демба намдан. За одоо хоёрдугаар одоо хэсэг болсон Чачела дамбаа. Тэр онцлог ийг үзүүлж байгаа тэр сургаалт бол Чачела дамбаала, Минтүнчөг Сэлвала дамбаа, Ёндон Дувала дамбаа гэж ийм хоёр хэсэг. Минтүнчөг Сэлва гэдэг нь бол яг үл цогцолдох зүгийг арилгах энэ одоо сургаал нь. Ёндон Дувала дамбаа гэдэг нь эрдмийг бүтээх гэд бол айлцсан сургаал. Ийм хоёр. Минтүнчөг Сэлвала дамбаа, Ёндон Дувала дамбаа гэсэн хоёр байна. Дамбуула гэж. Тэр Минтүнчөг Сэлвала дамбаанд бол Минтүнчөг Онжир Сэлвала дамбаадан Банжаан Савн Сэлвала дамбаа гэж ийм хоёр хэсэг байна гэж. Олон зүйл гарах нь шүү дээ. Ингээд ерөөсө тоочоол яваад байна шүү дээ, тийм ээ. Ерөөсө тоочоол энэ дотор ийм энд нь ийм гаргана ийм гэдэг ерөөсө ингээд сэдвүүдийг үржиж шүү дээ, тийм нэг. За Минтүнчөг Онжир Сэлва гэж. За эс цохилдох зүг онжир тийм ээ ингээд бодтойгоор одоо төрдөг бидний сэтгэл төрж байгаа тэр түүнийг нь арилгах. Яг одоо ингээд онжир гэдэг чинь ерөөсөө яг тэр сэтгэл яг төрхийг хэлж байгаа. Уур онжирлж ийн гэвэл яг ууралж байгааг л хэлж байгаа. Уур онжирдуу ёба. Уур онжирлох юм уу? Шидэн онжирва, бочиг онжирва тий одоо шунал онжирва гэх юм бол яг л одоо шунж байгаа үе. Тэгэхээр бид нар дандаа уурлаад байдгүй, дандаа бас шунаад байдгүй шүү дээ тий. Тэгэхээр тэр одоо яг одоо бол жишээ нь би уур хүрээгүй байгаа учраас уурлаагүй байгаа. Тэр надад уур байхгүй. Уур онжирлоогүй байна гэж ойлгох. Онжирлоогүй. Тэгэхээр Минтүнчөг Онжир Сэлва гэдэг нь бол тэр тодорч гарч ирдэг гоцоогоо гарч ирж байгаа тэр уур одоо шунал атаархал муу сэтгэлүүд байдаг. Тэр гарч ирж байгааг бол арилгах ийм нөгөөх нь бол Банжаан Савн Сэлвалаад юм. Тэгэхээр тэр муу сэтгэлүүдийн бол үндэс хөрөнгийн өвчтгүүн босон тэр жинхэнэ одоо гаргаад байгаа тэр үндэс хөрөнгийг арилгах ийм сургаал гэсэн. Ийм хоёр хэсэг. Онжир Минтүнчөг Онжир Сэлва энэ түүний Савн Сэлва. Банжаа Савн Сэлва бүр тэр уур шунал атаа жөтөө одоо мос үндэс хөрөнгийн ийм хоёр хэсэг. Дамбуулаян гэдэг нь Минтүнчөг Онжирва Сэлвад бол юу гэж байна вэ гэхээр Дамбуулаян Дуа дамбын жуула дамбаа гэж. Дуа дамбын жуула дамбаа. За тэр одоо дуа буюу лам гэж. Тэр лам. Түүний бол жуула дамбаа. Уг шалтгаан. Хэлвийн жуула дамбаа гэдэг нь түүнийг аривтгах уг шалтгаан. Менембийн жуула дамбаа гэсэн тийм ээ. Үл дөрөөтүүлэх. Ийм одоо сургаал гэсэн ийм гурван гэсэн. За түүний дамбууны гэж. Дамбууны гэдэг нь бол нөгөө энэ Дуа дамбын жуула дамбаа гэдэг бол машин гэдгээр. Дүвдэн Демба намданы Анжаалоос гончигсум машин юмсо Мянгалдан ламны юмжуз маад Жангааданы уншаа гэдэг ингээд гардаг те ондогжин одоо дээр байгаа үгнүүдийг хэлээд байна шүү дээ те. Тэр Данжон ондогжинд яаж одоо тайлбарсан үгнүүд юм. Тийм ээ. За тэр Дуа Дембийн жуула дамбын сургаалыг тайлбарласан ондогжингийн цэг нь бол машин хэмээхээр
Нева нь бол Пэлвинжуула дамба нь бол Ёнсумянгал шивэн. Цумба буюу Минянбинжуула дамба бол Намны Ёнсуу Зимбадан. Намны Ёнсуу Зим. Нева Банжа Савун Сэлвала дамбала Банжа Гүндэгжин Савун Сэлвала дамбадан Банжа Ланжижин Савун Сэлвала дамба гэж хоёр байгаамаа гэж. За Банжа Савун Сэлвала дамба буюу тэр төвчгтүүний тэр хөрөнгө тийм ээ хөрөнгө нь болсон тэр бүр уг гарвал хөрөнгийг арилгадаг одоо сургасан сургаалт бол тэр нь хоёр байгаа. Банжа Гүндэгжин Савун Сэлва дамба Банжа Ланжижин Савун Сэлва гэсэн ийм хоёр байна гэж сургаал бол. За түүнээс бол Дамбуу буюу тэр Банжа Гүндэгжин Савун Сэлвала дамба Хондан Шивэс. Хондан хэмээхээр бол үзүүлсэн. Хоёр дахь тэр Банжа нөгөө нэг юу Ханжижин Савун гэдгийг нь бол Гомшээ Жалаа хэмээх гэж хаана үзүүлсэн гэхээр Ондогжинд шүү дээ тийм ээ Ондогжин. За энэ Ондогжин юм. Нева Ёндон Дувала дамбаалаад бол Ёндон Дувала дамбаалаа ян Дувала Раванду жуула дамбаа гэж. Дувала Раванду жугинжуула дамбаа. Раванду гэдэг нь өөрийн ихээр. Дува Нюрду зугинжуула дамбаа гэдэг нь тэр лам буюу бүтээлийг бол хурдан төгсгөх тэр одоо уг шалтгаан бол альцсан байгаа. Амбоны Жэн А гэж. Жэн А 5 мм те. Жэн А Жангаданы зүйлсэн. Хоёр дахь нь бол Оншижи Ёндон Дүгдэн шивэстэй. Жангаданы Оншэдэн Ёндон Дүгдэн гэдэг тийм ээ. Тэр Жэн А бас Онши Дүг байгаа те. Оншижин Ёндон Дүг. Оншижин Ёндон Дүг. Онши Дүгийг хэлж байгаа шүү дээ. Тийм ээ. За элт мэдлийн 6 эрд нь бол Онши Дүг 6 одоо зүг. Тэдэн хэмээхэр үзүүлсэн. За Дэрдэн тэгчин дамаглаа намба жүр Дангэшэ Дон Дуаны гэж. За одоо энэ үзүүлж байгаа их хөлгөний энэ өвдөст бол 10 одоо зүйл байдал байгаа гэж. Ингэж бол Дон Дуаны гэжтэй ингэж утгыг хурааж ингэж одоо юу гад нэг болгоод. За тэр дамг нь бол Жуи дагны шэваржаа. Жуи дагны дамаг жуи гэсэн санаа шүү дээ, тэ. Жуи дагны шэваржаа хэмээхээр бол гэж. За гиндүн гончугийн гавсуу доолой гиндүн шивжил согсумбын ява дэлгдүү доггүй чидүү гиндүн нишүр сумбаны бамбуу дүлдэн номбуу чэсүгж. За Санжаалаас гончугсум чи Ёнсум Мянгал Намны Ёнсуу Янгаданы. За тэр Санжаалаас гончугсум гэдгээр бол яаж вэ? Гиндүн гончугийн гавсуу бол за тэр Санжаалаас гончугсум гэдэг чинь Санжоо гончиг, Чөө гончиг, Гиндүн гончиг гэсэн гурван юм гартаараа тийм үү? Тэр Гиндүн гончгийг үзүүлэх үед бол судраас бол Гиндүн шивжид буюу 48 хувраг гэсэн гиндүн те 48 гиндүн тэргүүтэйг бол зарлагдсан. Түүний ялгааг бол амар хялбар ойлгуулахын тухайтад гиндүн нишүү бол зарлагдсан юм аа. Тийм ээ? Бэй гиндүн нишүү. Донжи гиндүн шивжид тийм ээ? 48 одоо гиндүн буюу одоо тэр нөгөө нэг Жүншүг, Чирун, Чирмэн, Гажум гэдэг одоо тэр энэ хуургууд тийм үү одоо тийм дээш гэдэг сэтгэлийн эрдмүүд яваад тэгээд аль замаар яаж яваад хаана очих үс ийм газрын зураг шиг ингээ үзүүлж байгаа шүү дээ. Ерөөсө газрын зураг шиг. Тэнд бол судраас бол хүн багш бол сударт бол 40 одоо 48 ийм гиндүнг үзүүлсэн байгаа. Түүнийг амар хялбар ойлгуулахын тулд гиндүн нишүү гэдэг. Тэрнийг үзүүлсэн ондогжингийн шүү. Одоо үг нь бол Бомбоо дүлдүн номбоо да. Бомбоо дүлдүн номбоо эмэг тэргүүтнээр үзүүлсэн юм аа гэж. Ингээд бүгдийн тоочод өрчлөө тийм ээ. Энэ дотор хэдин хэсгээс гэдэг. За гав дэр одоо тэгэхээр яг үгээр Тэгчинжийн дамгийн та жадвалан ёдэ гэж. Одоо энэ үд үзүүлж байгаа энэ одоо Тэгчинжийн дамаг буюу их хөлгөний сургаал тийм ээ өвдөс энийг бол эцэслэн 5 хэсгээс үзлээ гэж. За нэгдүгээрх нь бол Тэгчинжийн дамаг Нямбидэн их хөлгөний одоо тэр номыг бас тийм ээ. Энэ их хөлгөний дамаг гэдэг бол юунаас хэлж ярьж байгаа вэ? Бодисатын сэтгэл гэдэг чинь ийм ээ гэсэн.
Тэгвэл тэрний бодисатын сэтгэл чи юунд зорддог юм бэ гэхээр бурхны хутгийг олохыг зорж байгаа юм аа. Бурхны хутгийг олохын тулд яах ёстой юм гэсэн чинь сайхан сэтгэл төдийгөр олждгоо маа. Бурхны сургаалыг сонсож судлах хэрэгтэй гэсэн тийм. Үүтээ сургаал нь ямар байх юм бэ гэсэн чинь бурхан багш бол яахсан нэлээ. Хэрвжин паралдуучин балаа зомчоо гэсэн. Хэрвжин паралдуучин ба нь юу юм бэ гэсэн чинь Димбани юм аа гэсэн. За тэр Димбанигийн сургаал нь бол яах вэ гэхээр Димбани тэгчинжийн дамаг Нямби дэн гэж сонсох одоо тэр шүтэн. Жүү ганлаа Нямба гэдэг нь бол ямар одоо уг шалтгаанаас сонсох хэрэгтэй юм бэ? Тэгээ хинээс сонсох юм бэ гэсэн санаа шүү дээ. Жүү ганлаа Нямба. Юл ганлаа Нямба. Тэгчинжийн дамаггийн овоо Ева санцам шадваа нам. Ийм 5 хэсгээс бол энэ Тэгчинжийн дамаг дамбуу ёдтой додож янлаас гэж. Дамбуу ёдтой гэдэг нь үлээ дамбууны үлээ Тэгчинжийн дамаг Нямби дэн. Түүнийг бол додож янд үсгэ самдан лотов омборшэ омбор дувийн гонааде ханжаа багду медвала чодвичэрдэн нимбичэр жигдэн хамны намсуудоо жишээсүнбатар гэж хэмээн зарлигласан мэт жишээсүнбатар. За энэ сургаал юу гэсэн үг вэ гэхээр одоо энэ бүгд гарна. Тэгэхээр жир тэгчинжийн дамаг нимбийн дамаа шүгжийн гансагдан нянтойдон жанчуу сэмба бол байд юм аа. Тэгэхээр ер нь бол их хөлөгний ном сургаалыг одоо сонсож байгаа, сонсогч тийм ээ сонсох. Дамаа шүгжийн гансаг гэдэг нь зам мөрд ороогүй бодгаал. Одоо над чиг тийм ээ. Аг хөлөгний зам мөрөөрч ороогүй, их хөлөгний зам мөрөөрч ороогүй ийм бодгаал бол байдаг тийм ээ. Дамаа шүгжийн гансаг мөн нянтой тийм ээ шарвага. Янжуулсан баг юу бодисатва ингээ байна гэж ёолаа. Тэгчинжийн цоглом чимбүү товна санжаан ойла тэгчинжийн дамаг нэмбичэр. За тэгэхээр тэгчинжийн цоглом чимбүү буюу нөгөө цоглом дотор 3 үе шаттай. Цоглом чүмүү бэрэн чимбүү гэдэг. Тэгэхээр цоглом чимбүүг бол гэдэг тэр зам мөрийг олчих юм бол цоглом чимбүү товлох юм бол тэгээд яах вэ гэхээр бурхнаас бол одоо бодтой бурхнаас их хөлөгний номыг бол сонсох юм чадaltaй. Бодтой бурхан одоо номоо альж яхад тэрийг бодтойгоор сонс. Тэгэхээр яаж одоо сонсох юм бэ гэхээр би санжаан ойла тэгчинжийн дамаг нямбала. За тийм бодтой бурхнаас бол одоо их хөлөгний номыг сонс тийм ээ. Чин цоглом чимбүү тоглож байгаа. Нямбала. Тэр сонсоход бол яах юм гэхээр тэгчинжийн цоглом чимбүү тов гойворны мишиддээ гэж. Тэгэхээр тэгчин тэр бодтой бурхнаас бол сургаал сонсохын тулд тэгчинжийн цоглом чимбүүг товлох хэрэгтэй гэж бол одоо хэлээд байгаа юм биш ээ. Гол нь юу гэж хэлж байгаа? Цоглом чимбүү товлоход тэр зэргийн бол чадaltaй болж байгаа маа гэж хэлж байгаа. Түүнээс биш нөгөө талаас нь Бурхны одоо бодтой бурхнаас сургаалын одоо номлолын сонсохын тулд тэгчин цоглом чимбүү товлох хэрэгтэй гэсэн тэгж хэлж байгаа бас тийм санаа. Ядар жанчивчи сим дамбуу ласагва жид жанчу сэмба түй жидавуу шунду домду нэрвэржидва че сумба дар чоги бүрлгүүлээ дамаг ойсуу нэмби дамаа шүүжин гансагдан тэгчинжин цоглом чүngүүла навийн жанчу сэмба ёвич. Тэр бол одоо бодтой бурхан заларсан байхад бол одоо 2500 жилийн өмнө бурхан багш одоо чоги бүрлгүү домбоо шагжаа төвөө замбуу төв морилоод ирэхэд бол одоо сургаалын сонсч исэн зам мурд ороогүй ч гансаг байгаа чин цоглом чүngүүла навийн жанчуусын бааж бас байсан бай таараа тийм үү. Тэгэхээр тэднэрт бол чин цоглом чимбүү товлсон гэсэн үг бичгүү дээ тийм албагүй ийм тохиолдол байна гэж. За жунта барчин мялламла навийн симбаны дэр мөрүндэ гэж. Жунта барчин мялламла навийн симба бол дэр мөрүндэ зэгсэл юу гэж. Зэгсэл Барчид мэдвээ ламны дэ домду нэрва мэддэ ранжунги ишээ четвэр нүвичэр сэшээ сүмбич. Ранжунги ишээ жив. За жунта барчин мелонда навэж анчуусан ба бол заавал одоо тэр бодтой чогийн бүрлгүүгээс бол албагүй гэсэн. Барчид мэдвийн ламны жунта барчин мелом тий домду нэрва мэддэ гэж одоо бүр ингээд өөрөө өөрөө одоо юу гэдгийг бодтой бурхантай уулзаа ч юм уу бол заавал албагүй гэсэн.
ранжунгийн ишээжэвич ранжунгийн ишээ гэдэг нэг за ийм эрдэм байгаа. За ийм юмтай учраас бол заавал одоо юу гэдэг нь чоги бүрдүүл дамгаас ламаа шүүгэн тэгчин цоглуулаа навэж анч баяа явж гэх тэгээ бодтой бурхандаа уулзч бариад ингэх бол албагүй гэсэн санаа. За энийг одоо үзүүлнэ. Ашээсэн химэн зарлигсан гэж. За нева жуу ганла нямба ёдтэй жанла. Дицэ чөжиж энэ жанла гэдэг нь додож нь шүү дээ тий. Додож. Дицэ чөжиж жунлааны санжаа намла шинайдан санжаа намла шинайдан ишээ ямба товжаанчир амаг жачин нядуржур тэ сумбадар додожин дугаа энэ үг нь үсүү гэхээр за тэр цагт чөжүнлааны гэж чөжүнжийн дэнгэнзэн гэж чөжүнжийн дэнгэнзэн чөжүнжийн дэнгэнзэн гэхээр бол санжаа намла шинайдан ишээ ямба товжаачир амаг жачин нядуржур гэдэг нь бол чөжүнжийн дэнгэнзэн байгаа учраас яах нь чөжүнжийн дэнгэнзэн бол заавал шинэ товлж иж бол чөжүнжийн дэнгэнзэн тэгээ шинайдан ишээ ямба товжаанчир ингээд олсон учраас яах нь дамаг жачин нядуржур гэдэг нь бол тэгчинжийн дамаг бол агуу ихээр бол олж чадна гэдэг нь бол сонсох бололтоотой болно гэсэн. Химэн зарлигласан мэд тэгчинжийн цоглом чимбүү товнаа. Тэгэхээр түрүүн тэгчин цоглом чимбүү товлчих юм бол одоо санжаан ойлоо дамаг нямба гэсэн шүү дээ. Тэгээ бодиттой бурхнаас бол сургаалын сонсч чадна гэсэн. Гэхдээ эн чинь бол энэний тулд заавал тэгчин цоглом чимбүү товлоорой гэсэн үг бишээ гэж мишэдээ гэсэн шүү дээ. Дээгвэ гэсэн тийм ээ. Гэхдээ тэр эхлээд тэр тэгчин цоглом чимбүү товлж юм санжаан ойлоо дамаг товлж чадна гэж юу хэлж байгаа ямар санаагаар тэгж хэлсэн юм бэ гэхээр тэгчин цоглом чимбүү товлоод чөжүнжийн дэнгэнзэнла дэндэ гэж. Тэгчин цоглом чимбүү товлоход чөжүнжийн дэнгэнзэн бас товлж байгаа. Тэрийг товлохтойгоо зэрэг яах вэ гэхээр энэ дэнгэнзэн буюу энэ самади бясалгал дээрээ им дэнгэнзэн гэдэг нь самади бясалгалыг хэлж байгаа. Энэ самади бясалгал дотроо асар олон янз. Маш олон янз. Тэрний нэг төрөл нь чөжүн гэдэг нэртэй им дэнгэнзэн байна. Энэ дэнгэнзэн олохлоор энэ дээрээ тулгуурлаад чоги бүрлгүүлээ гэж тийм ээ. Бурхны одоо тэр хувилгааны лагшин галарч байгаа. Тэр хувилгааны лагшингаас нь бол одоо Бурхнаас л гэсэн санаа шүү дээ, тийм. Чоги бүрлгүүлээ. Тэгчинжийн дамаг ойсуу юм биш. За энэ тэгжи дамаг гэдэг энэ хэвлэлийн энэ алдаа гарсан байх шүү. Тэгчин гэсэн үг шүү. За. Тэгчинжийн дамаг ойсуу юм би. Тэгэхээр чөжүнжийн дэнгэнзэнтэй болчих юм бол одоо бурхны бүрлвэ хаан морилж ийн. Тэрнээс бол ном сон. Тэгэхээр одоо жишээ нь та тэгчин цоглом чимбүү товлоод чөжүнжийн дэнгэнзэн гэдэг одоо ийм самади бясалгалыг олчих юм бол одоо таны хажууд бодиттой бурхан одоо хувилгаан лагшин байсан байгааг нь хамаагүй өөр газар бурхан заларч ирсэн. Сонсох чадвар. Өөрийнхөө одоо сэтгэлд тийм чадвар эрдэм болгоод тэрийн чөжүнжийн дэнгэнзэн. Жишээ нь Америк ярьж байгаа хүний одоо бодиттой шууд бид нар сонсч чадж байгаа шүү дээ. Одоо нөгөө дайв энэ төр хийгээл тийм ээ. Шууд нэвтрүүлэг явдаг. Шууд нэвтрүүлэгч юм бол яг тэр цаг үеийн зэрэг л одоо бид нар сонсч чаддаг. Тэрэн шиг л хүн багш өөр газар төв замбут ТV-ийн одоо бүр Америк, Орос гэхгүйгээр өөр твд замбут ТV-с өөр твд ном айлдажсэн ч гэсэн бол эндээ сууж байгаа одоо Жанчуусын ба тэгчин цоглом чимбууа тийм үү чөжүнжийн дэнгэнзэнтэй бодис адванаар бол тэр сургаалын сум. Тэгэхээр чөжүнжийн дэнгэнзэнлэ дэндэ чогийн бүрлгээс бол тэгчинжийн дамаг ойсуу бодтойгоор бол сосноо гэж. За чөжүнжийн дэнгэнзэнжийн овоо ёдэ гэж. Чөжүнжийн дэнгэнзэн гэдгийн мөн чанар нь ямар юм байгаа юм бэ гэхээр лам огмаа намжис лам огмаа тийм ээ доод одоо зам мөр нугуудаар гэдэг нь бол цоглом бэрэн цоглом чүмүүг хэлж байгаа. Эдгээрээр бол санжаан ойсуу тун адан нэг бодтойгоор үзэх хийгээд дээла чö тойвын гэдэг тийм түүнээс ном сонсох одоо энэ твитгэрлж байгаа одоо тэр саад болж байгаа тийм ээ
Энэ дивжид равга буюу энэ одоо бүдүүн бүтгэрийг бол ихэнхийн нь бол ингээд ариусгаж арилгаад тэгээд чөөгийг бүрлгүүлээ дамаг ойсоо нэмби нуа чадваржин тийм ээ чөөгийн бүрлгүүгээс одоо бүхний хувилгаан лагшингаас бол ном сургаалын бодтойгоор сонсох ийм онцгой нэгэн ийм чадлыг төрүүлсэн шилах сүмбрэлжийн дэнгэнзэн шиглаж байгаа юм. Шинаадан лагантан тийм ээ шинаа лагантан хослон барилдсан ийм самадыг бол хэлж байгаамаа. Чөйжүнжийн дэнгэнзэн гэдэг нь ийм зүйл. Доод зам мөрүүдтэй буюу их чин цуглам чүмүү бэрэн хоёроор бол тэр нь сонсгол одоо бид нар чадахгүй байгаа шүү. Тэр саад болоод байгаа тэр зүйлийг бол дивжид равга гэж. Энэ дивжид равгаг нь бол арилгачдаг баг. Тэгээ арилгачтайгаа зэрэг бол улам чимбүү рүү ороод улам чимбүүдээ бол шинэ лагантан сүндүү бэрэлбийн дэнгэнзэн нэг төрж байгаа. Тэр нь бол чөйжүнжин. Тэрүүгээрээ бол хүн хаан заларч байгаа нэг номыг. За чөйжүнжин дэнгэнзэн шивээ дадун ёдтэй гэж. Чөйжүнжин тийм ээ. Ном одоо ингээд үргэлжлэх тийм үү тийм ном нь ингээ ном үргэлжлэх царахгүйгээр үргэлжлэх ийм самаадыг гэсэн. Энэ хэмээн нэрлсэн энэ нэр томьёо нь бол юу гэсэн үг юм бэ? Ягаад тэгж нэрлэж байгаа юм бэ? Нэр томьёоны утга нь юу юм бэ гэхээр чөй сүмрөвжийн цэгдун буюу ном эрхэм зарилын үгийн утгын үргэлжлэл юм уу? Үргэлжлэл нь бол ингээд барцад саадгүйгээр барчад тийм ээ. Саад дутгаргүйгээр бол хүнийг барьж чадах гэдэг нь бол сонсож чадах ийм самади бясалгал учраас тэгж нэрлэсэн юм аа гэж. Үргэлжлэн тасрахгүйгээр тийм ээ. Бурханы одоо ном сургаалаа айлдвар бол хизээш тасрахгүй шүү дээ тийм. Энд айлдж гин тэнд айлдж гин ингээд хаасаагүй айлдж. Тэр бол хизээш тасрахгүй. Тийм санаагаар тасрахгүйгээр одоо сонсох юм бололтой тийм үү тийм ээ тийм маягаар. Тэгэхээр энэ бол зүгээр чаваа байхгүй шүү дээ тийм зүгээр дадун гэж нэр томьёоных нь утга нь бол тийм тэгж одоо сонсож чадах тасралтгүйгээр сонсож чадхаар тийм ээ 24 цагаар тасралтгүйгээр одоо бурхны сургаалыг сонсож чадах ийм одоо самади бясалгал учраас чөйжүнжийн дэнгэнзэн гэдэг ном үргэлжлэх дэнгэнзэн гэж юм аа. Нэрлсэн юм аа. Нэр томьёо нь бол энэ. Одоо чаваа юу энэ даг готолж байгаа биш чаваа юу тийм юм шүү. Өөр энэ дадун нэр томьёоны утга нь бол юу гэж айн гэж юм бичвэр зумба юл ганла нямба ёдтэй гэж. Юл ганла нямба ёдтэй чинжин дамаг домбаабон дамаа шүгжи гэвшний ядаа. За ном их хөлөгний ном сургаалыг хинээс сонсох юм юл ганла нямба гэдэг хинээс сонсох гэсэн юм тийм. Игчинжин дамаг домбаабоо гэдэг нь их хөлөгний өвдөж сургаалыг үзүүлэгч нь бол тэр заагч багш нь бол дамаа шүгжин гэвшний бол байж болно гэж бодлаа. Зам мөрд ороогүй тийм ээ. Антоламд их баг хөлөгний замаарч их хөлөгний замаарч ороогүй ийм буйны багш садан бол байна. Ламшүгжи вандууж байна гэж. Хэрвээ зам мөрд орсон талаас нь орсны хувьд бол тэгчин цогломоос санжээжин саа хүртэх ийм бодгалууд байж болно гэж. Тэгэхээр бол яах нь одоо их хөлөгний сургаалыг айлж байгаа багш нь бол зам мөрд ороогүйч байж болно. Орсон байлаа гэхэд бол бүр одоо тэгчин цогломоос эхлээд бурхны газрыг хүртэх бол энэ бүгд бол одоо их хөлөгний сургаалыг бол үзүүлэгч нь байдаг. Гэсэн. Тэгэхээр тэднээс энээс нь ч бол одоо сонсож байна гэсэн. Тэ юл ганла нямба гэсэн. Ганла нямба гэсэн. Энээс сонсох юм бэ гэвэл бол дамаа шүгийн ганцгаас эхлээд бол дамаа шүгийн гэвшинингээс эхлээд тэгчин цогломоос анжээжин саяын бардуу бүгэл одоо гэвш бол тэгчинжийн дамаг бол сонсон. Тийм ээ. За шива дөрөвдүгээр тэгчинжийн дамаггийн уу. Их хөлөгний сургаалын мөн чанар нь юу юм бэ гэхээр тэгчин сэмжижийн чэдүү нэржа товын тав манарвар домбын тэгчинжийн жожид намдаглаж жуг бичэр. За тэр их хөлөгний одоо өвдөс гэх юм уу сургаал гэх юм уу тэр жожижийн даач нь бол ямар юмыг хэлээд байгаа юм гэхээр тэгчин сэмжижийн
Чиду нэржаг. Чиду нэрж эзэмжиж чиду гэд таслаад нэржа тоовоо биш шүү. Чиду нэржа гэд ингэж хамт ингэж ойлгоорой. Тэгчин сэмжижин чиду нэржа. Их хүлгэний тэр бод сэтгэлийн маань одоо зоригдол болсон тухайлан одоо бүр ингэж анхаарал хандуулж олохыг хүссэн тэр зүйлийг нэрж чиду нэржа. Тэгэхээр тэгчин сэмжижин чиду нэржа гэдэг чинь юу юм бэ гэхээр ерөөсөө санжээж гоо. Бурхны хут. Тэгэхээр тэгчин сэмжижин чиду нэржа товын тав гэж байгаа үстэй. Тэгэхээр их хүлгэний бодийн сэтгэлийн чиду нэржа буюу тэр санжээж гомпон Бурхны хутгийг олохын аргыг эндүүрлгүй үзүүлж байгаа. Эндүүрлгүй одоо зааж сургаж байгаа. Тийм их хүлгэний жожид намдаг гэж байгаа. Энэ их чин дамггийн овоо ярьж байгаа шүү дээ. Дамггийн овоо мөн чанарыг ярихад жожид гэдэг үг орж ирэх бас жожид. Их хүлгэний тэр асар ариун өгүүлбэрт юм. Ерөөсө жожид чин да гэсэн. Жожид чин да. Чинжин жожид чин да. Чинжин сүнрөө аливаар нь чилсэн. Тийм ээ. Энийг бол чинжин мэг олон Бурхны хутгийг олох тэр арга замыг эндүүрлгүй үзүүлж байгаа тэр их хүлгэний ном сургаалыг бол чингийн дамаг гэж. Тэрийг хинээс сонсч болох уу гэхээр Хамаашугийн ганцгаас ихэд Санжээжийн саа энэ байж байна. Энийг л үзүүлж байгаа бол. Жогвичрдээ дагданлаа. Хондүү чүдүр жавичэр жодваны дамаг юм аа. Имээсэн хийгээд дэлвэр домбааны дамаг дээ гэж. Тэдэн дундуу домойлаас дундуу домё гэдэг дундуу домё хэний зохиосон гэдэг те. Жовжи бүгдийн жовжийн зохиосон те. Гэхдээ энэ бас асуулттай шүү. Жовжи дундуу домойлаа дамаг намба жуйндэ мовуу агийн хорлооин гэж. Дамаг бол 10 одоо зүйл байгаамаа 10 байдал 10 зүйл байгаа дамаг. Чингийн дамаг бол 10 зүйл байгаамаа. Мөн чанар нь бол агийн хорлоо. Хилний хүр буюу тэр жожид намдаг. Жожидчин да. Жүү жодоо жигэнлэ жүн. Жожидчин да. Агийн хорлоо юм аа. Хэмээн зарласан байна. Тэгчин за тэгэхээр тэгчин дамаглаа ян ни өдөө. Мөн чанар нь юм байна тийм ээ. Мөн чанар нь бол Бурхны хутгийг одоо олох арга замыг эндүүрлгүй заасан ийм их хүлгэний ариун сургаалыг бол тэгчингийн дамаг гэж байгаа юм байна. Тэгвэл тэр дотор нь бол чинжин дамаглаа ни өдөө домбын дамагдан Жесү дембийн дамаг гэсэн хоёр байна. Энижин оо өдөө гэж. Энижин оо. За энэ хоёрын мөн чанар нь оо өдөө. Ховсомжийн яндан минимбр гоно гондо пэлүүчэрдүү домбын дамаг, домбын чинжин дамаг давуу дамбуу гэж. Домбын дамаг гэдэг нь юу гэж юм гэхээр нэгэнт олсон эрдмийг үл доройтуулан дээш аривдуулахын тухайтад айлцсан энэ сургаал бол энэ ингэж тийм ээ айлцсан их хүлгэний сургаалыг бол юу гэж байгаа. Домбын дамаг гэж байна. Домбын дамаг. Жесү домбын дамаг гэдэг нь бол Ёндон ар матуба сарду тобичэдүү домбыг тэгчингийн жожид намдаг бол няварж жог бич. Няварж жог. Тэгэхээр бол урд нь олоогүй эрдмийг шинээр олуулахын тухайд сэтгэлд нь урд нь төрөөгүй ийм эрдмийг шинээр төрүүлэхийн тухайд айлцсан энэ сургаал тийм ээ чинжин жожид намдаг буюу их хүлгэний одоо ариун сургаалыг бол өгч байгаа. Энэ Жесү дембийн дамаг. Жесү дембийн ийм. Тэгэхээр бол энэ их хүлгэний сургаал дотроо бол хоёр хэсгээс тийм ээ. Бурхны хутгийг олуулах тэр арга замыг эндүүрлгүй үзүүлсэн сургаал дотор хоёр хэсэг байгаа юм байна. Нэг нь бол нэгэнт олсон эрдмийг оройтуулахгүйгээр дээш аривдуулахын тухайд айлтж байгаа нэг байх нь байна. Нөгөөх нь урд нь хизээж олж байгаагүй сэтгэл үндэсэнд нь төрж байгаагүй эрдмийг шинээр төрүүлэхийн тухайд айлтж байгаа. Ийм л одоо ингэж хоёр. Чи Римбоч мажа баанамжиж Юан Нэмба ядуурын гоно гондуу пэлүр хөл тавьдаг. Тэрэн шиг л. За нянан лас
янанда хувь сүмбийн ёндон ён сууж онгын донжис Менямбар жидваны Дамбаян ноо гэж. Нэгэнт олсон эрдмийг болвол дээшинд огоод тэтгэх буюу дээш харамжуулах тийм ээ. Тэгээд болвол донжис Менямбар жидваныг үл дөрөөтүүлэх нь болвол Дамбаямаа гэж. Тэгэхээр энэ хоёр дамгийг болвол хоёуланд нь тийм. Дамбаян нөө. Иен огдоо Матубын ёндон товор жидвичэд Дамбааны Есү Дамбаян нөө гэж. Домбын дамаг Есү Дамбын дамаг гэдэг. Янанд бол яг л одоо сая. Тэгээд ийм түүний дараагаар бол урд нь олоогүй эрдмийг олуулахын тухайд одоо альдах байгаа бол Есүд амь. Хэмээн зарлагдсан болоо гэж. Оноо Эрдэн тэгчинжийн намглаа намбаа жүр шатна дэнам жидабушина гэж. За тэгэхээр тэгчингийн дамаг гэдэг бол ийм мөн чанартай юм байна. Дотор нь хоёр хэсэг байдаг юм байна. Тэр хоёр нь ийм юм байна. Тэгвэл тэр тэгчингийн дамаг чинь дотроо 10 байдал зүйл байгаа гэсэн тийм ээ. Тэр 10 нь юу юм бэ гэж. Одоо нөгөө нутагшоо н орчин тийм. Тэр 10 нь юу юм бэ гэхээр Дэла дамбу дуарангийн овуула домбын дамгийн ванду задна долоос үнцэлнэ гэж. За энэ доон нилээн их штэ. Тэгээд одоо чинь бидчнээ судраг гардаг те. Доо дамбуу нява сумба гэдэг. Доо дамбуу нява гэж 2 ч 3 ч доо гардаг баг шүү. За тийм. Тэгэхээр цагтаа амжихгүй бол. Тэгэхээр энэ дооны хэсгийг бол дараагийн. За өнөөдөр энэ үрээ за. За Дэрдэн Тэгчингийн дамагда Намбажүү байна гэсэн. Тэр Намбажүү нь юу юм бэ гэд асуулт асуухаар түүний нэгдүгээрх нь бол Дуарангийн овуулаа дам. Тэгээд Дүвдан Дэмба Намданы гэдэг Дуарангийн овуулаа дамбаа гэсэн. Тэгээд Дуарангийн овуу гэдэг түрүүн дээр ярьсан шүү дээ, тэ. Дуарангийн овуу бол овуулаа дамбын дамаг. Тэгээд дараа нь Дэмба Намданы гэдэг бол Мегва гэсэн. Мегва Дэмбаши гэдэг тайлбарсан тийм ээ. Тэгээд гих мэтлэнгээр одоо ингээд хойшоо бол энэ дүүийн Намбажүү энэ Тэгчингийн дамаг Намбажүү бол маш чухал шүү дээ. Чухал байгаас аргагүй байна тийм ээ. Угаасаа их хөлөгний одоо энэ дамаг гэдэг бол хүний хотгийг олохын тухайд байна. Тэр дотроо бол нэгэнт олсон эрдмийг бол дээш харамжуулах, олоогүйг шинээр олуулахын тухайд байна. Энэ дотроо 10 зүйл байгаа юм байна. Тэр 10 нь юу юм бэ гэдэг дараагийн. За тэгээ.